Hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Сингапур улсад байрлах rooftop ресторануудыг танилцуулахад бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай guys. За ингээд бичлэг орцгоо. За, хамгийн ихний сонгож авсан газруулах Abrizia Rooftop. За, Abrizia-гийн хувьд бол монголчуудад бол нэлээд тохирсон газар гэж боддог. Одоо яг Chinatown-д нэлээд ойрхон бол байрладаг маш тайван нам гүм орчинтой түүнээс гадна нэлээд нухтай тийм бүр амьсгалтай газар байгаа. За, хоолны хувьд бол нэлээд тийм western food тал руугаа tapas, steak гэдэг нь бол гардаг. За, tapas гэдэг нь болохоор нөгөө нэг монголоор бол махны гамцэн дээр ингээд тавьцсан сосисыг тэгэл гахаа дахиа өхөр хойно гэж янз бүрийн магтай дунд нөгөө нэг бэлэг байж байдаг шүү дээ. Тэрийг бол tapas гэж хэлээд байгаа. За тэгээд өхрийн стейкнууд бол гардаг гэсэн үг. За коктейл вайн хоёр бол мэдээж энэ ресторан бол байх нь тодорхой. За ерөнхий уур амьсгалын хувьд бол нэлийн тийм нам гүн романтик тийм газар байгаа. Хит тансаг бол биш яг тайван ярилцаа суугах тал. Тэгээд тийм охиромжтой газар гэж хэлж болно. За очих жоо хүмүүсийн хувьд бол хэрвээ та хосоороо юм уу эсвэл найз охинтойгоо эсвэл дейт хийж байгаа эсвэл найзуудтай гэр бүлтэйгээ очиход нэлийн тийм тохиромжтой газар гэсэн. За хамгийн төгс цаг үе нь бол мэдээж нар жарах үеэр очих юм бол ер нь бол хамгийн гоё цаг үе байна гэсэн. За дараагийн газар. За хоёр дахь газрын хувьд бол Artemis Grill and Sky Bar гэдэг нэртэй газар байгаа. За та зургнуудыг ер нь бол хараад явж байгаа. Зургнууд дээр бүгдээрээ битүү байгааг ер нь анзаарч байгаа хэ. Ер нь бол Батбар гэсэн үг. Тэгээд маш том цонх бол байдаг гэсэн үг эдгээр одоо ресторануудад. Ягаад тийм байна вэ гэх юм бол Сингапур маань жилийн айлчуулагчд маш халуун байдаг учраас хэрвээ дээдлэн задгаа олчих юм бол нөгөө нэг хит халамтч өмнөсч уусаа тухтай хоол гэж унтах юм бол боломжгүй болчих шүү дээ. Тэгэхээр өмнөх газруудаас rooftop гэсэн мөрчлөө ягаад юм битүү байгаа юм бэ гэж бодож ирсэн. Сингапурын цаг агаараас шалтгаалаад ийм битүү тэгээ дотроо кондишнтэй тийм сэрүүхэн байхын тулд ийм байгаа гэсэн. За ингээ хоёр дахь газрын хувьд бол Artemis Grill-ийн Sky Bar-ын хувьд тэр Сингапурын нэлийн юм тансаг ресторануудынх нь бол нэг. За гардаг хоолнуудын хувьд бол стейк болон далайн гаралтай хоолнууд бол гардаг. Тэгээ мэдээж грил гэсэн үг орсон байгаа учраас энэ хөвчлэн бүгдийг нь шараад бол танд өгдөгөө гэсэн. За онцлог зүйл нь бол ном ногоон террастай түнз гадна цонхороо Marina Bay-г бол харах боломжтой. За Сингапур ер нь хамгийн алдартай хэмжээгээс Marina Bay зочд буудалчтай. Тэгэхээр тэр зочд буудлыг харангуй бол хооллож унтлах бол боломжтой байна гэсэн. За эндээс авах үйлчлэгийн хүч бол хамгийн чанартай түнз гадна маш нам гүм орчин. За тэгээ high end үйлчлэг буюу хамгийн өндөр зэрэглэлийн үйлчлэгийг бол аваад бол гарах боломжтой. За очих жоо хүмүүсийн хувьд гэх юм бол ер нь болзоонд явж байгаа, эсвэл хосоороо явж байгаа, гэр бүлээр явж байгаа, эсвэл бизнес уулзалт хийхэд бол хамгийн тохиромжтой газар гэж бол хэлж болно гэсэн үг. За гурав дахь газрын хувьд High House гэдэг нэртэй газар. За High House-нууд ер нь Сингапурын rooftop ресторанууд дундаа нэлийн өндөр байдаг rooftop ресторан. За тухайн ресторан бол нийтдээ 2 давхар, 61 давхар болон 62 давхартад байдаг тийм ресторан байна. За шөнө очих юм бол Сингапур улсаас өндөр хөгжилтэй учраас шөнийн цагаар бол тэр олон гэрэл асан байлгуудыг ингэж өндөр дээрээс харах бол хамгийн гоё мэдрэмжүүд юм бол нэг байдаг. Тэгэхээр очих хамгийн таатай цаг нь бол орой бүрхий харанхуй усны дээр очивол зүгээр гэсэн. За түүнээс гадна ер нь хамгийн одоо сүүлийн үеийн тэгээд ийм Аз хоолоор үйлчилдэг одоо тийм газар байгаа. За тэгээд коктейл нь бол нэлээд тийм алдартай коктейл бас гаргадаг алдартай тийм газар байна. За очих жоо хүмүүсийн хувьд бол ер нь хөвчлэн шөнийн амьдралд нуртай. За тэгээд ер нь хоолны газар болон ресторан болон одоо нөгөө лаунж болсон газар. Тэгэхээр лаунж хийж байгаа хүмүүс бол орой очиод нэлээд тохиромжтой гэсэн. Өдөр нь бол ресторан байжгаад оройн ер нь бол лаунж болчдөг тийм газар. За дөрөвт газар. За дөрөвт газрын хувьд бол Lavo Italian Restaurant гэдэг нэртэй газар байна. За энэ бол Итали ресторан байна. Lavo бол угаасаа маш алдартай. Дээрээс нь Marina Bay Sands дээр бол байрладаг. За тэгээд хоол нь бол ер нь Итали бол Америк хоолнууд гардаг. За тэр нь ерөнхийдөө хоёр хуваагддаг. Паста болон стейк л хоёр хуваагддаг гэсэн үг. Тэгээд та Итали хоол захиалал ер нь бол паста идэнэ. Америк хоол захиалах юм бол ер нь бол стейк иднэ гэсэн. За эндээс харах өнцгийн хувьд бол мэдээж та Marina Bay дотор сууж байгаа учраас маш одоо таатай хотыг бүхэлд нь бол харах нь бол тодорхой. Түүнээс гадна Instagram-да ч юм уу Facebook дээр зураг авч хийх ч бол бас энэ дээр танилцуулж байгаа газруудаас хамгийн тохиромжтой газар нь энэ газар байгаа гэсэн. За уур амьсгалын хувьд ер нь бол нэлээд тийм хөгжилтэй. За тэгээд одоо юу гэдэг ресторан ч гэсэн дээр нь нэмэх нь баг зэрэг юм жоох парти маягийн уур амьсгал бол орж ирээддэг. За орой болох тусам нар жарах тусам л ер нь тухайн газар бол илүү гоё болдгоо гэж бол хэлж болно. За тэгээ очих байгаа хүмүүсүүд бол найзуудаараа юм төрсөөр тэмдэглэж байгаа тийм хүмүүс очиход бол их зүгээр гэсэн. За сүүлийн газар
болох 5 дахь газар үби. За үби үед бол жагсаалтын ер нь бол миний хувьд бол угсаа яг 5-д орохоор газар дээдлийн дөрөв бол арай гүйцэхэргүй. Тийм учраас ер нь үн ханшны юмд арай бага байгаад байдаг гэсэн. Илүү баажлах газар гэсэн. Очоод бас ингээд Сингапуруудыг дээрээс нь харангаа тодорхой хэмжээний үн тохируулаад хоолндоо ичж харахад тэр нэлээд тохиромжтой газар гэсэн. Миний хувьд бол ер нь орох дуртай газруудын нэг гэсэн үг яагаад гэвэл баажид хямдхан нөгөө дөрөвдөг газарт бол хямдхан газар гэсэн үг үү. За энэ хүү газрын хувьд бол бас сонхороо ялгаагүй Марина Бэйг бол харах боломжтой. За түүнээс гадна нөгөө Меридиан гэдэг нэг дээдл нь арслан доотлон загсан хэлбэртэй нөгөө бэлгэндэг байгаа шүү дээ. Тэрийг бас сонхороо бол хар сунгаа олгоод идэх боломжтой. Тийм газар байгаа гэсэн. За уур амьсгалын хувьд бол маш тийм нам гүн. За түүнээс гадна бол яг үнэтэй баймааргүй надад бол тансаг санагддаг. За тийм очихдоо одоо очихоор төлөвлөж байгаа хүмүүсийн бол ер нь бол яг л дейт хийж байгаа найз охинтой юм уу? Найз зүйтэй очоод ер нь миний хамгийн тохиромжтой тийм газар гэж бодож байна. За ингээд энэ удаагийн бичлэг бол дууслаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр guys. Тэгээд лайк болон subscribe дарахаа мартаваа guys. За бай.